Австралид суралцсан он жилүү танд юу өгсөн бэ? Гэхдээ одоо би бол амьдралын маань одоо хамаг том боломжууд тэнд үүссэн л гэж боддог. Мэдээж одоо яг зүгээр хүүн талаас өөрийгөө хөгжүүллээ. Бас арай нэг өөр зүйлийг хардаг байсан. Мэдээж хэл ус жоохон бас өөртөө бүр амар тийм өндөр түвшний биш ч гэсэн мэдээлэл авах чадвартай гэдэг юм уу тодорхой юмыг бас нэг олон талаас харьцуулаад уншчих болцоотой болсон. За гэр бүл төлөвлөлтөөс өөр хүүхэдтэй бас ам бүлээ нэмээд ирсэн. За тэгэл эхнэр үтээр чинь бас нэг залуу хүмүүс тэнд чинь бас л одоо тэгэл эхнэрийнхээ цалингаар бүх одоо юу гэдэг ажил амьдралынхаа өдөр тутмын юм азалгаал би өөрийнхөө хөрөмөгийг цааш хураагач гэдэг юм ингээл бид тэр бас их дурсж ярьд юм аа. Тухайн үед хоёулаа амар шантарч исэн үе байт. Ингээд бүгд хоёулаа ингээл ажил орой орж ирэхээр өөрөө ийдсэн тэгэл ядраал буцуу гэл. Тэгтээ ингээл бүхнийг даваа гарсны дараа сүүлд бол сайхан л байдаг. Тэгээд бид тэр бас нэг байртаа бол буцаж ирж байсан байхгүй. Тэгээд сүүлд маш олон залуучууд ингээл байр гэдэг юм уу энэ зүйлүүд дээр их зүйлийн төлөө ингээл лизинг ч гэдэг юм аваад явахаар за яаж хийж байгаа тухайн үед бас гүрийгээл байртаа басна зүв байж тэл гэж боддоо штэ.